Зэрэг мандалтын хожуу үеийн нэр төлөөлөгч, Италийн зураач, гэрэл сүтрээ мастер Караважо нэрээр алдаршсан Микеланжело Меризийн өрөндийн урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Жимстэй сакс хэмээн нэрлэгддэг анхны натюрмортыг зурж байсан тэрээр урлагийн ертөнцийн олон зүйлийн анхдагч гэгддэг. Караважо бүтээлүүдэд шашны дүрүүдийг хурцтоод реализмаар илэрхийлэн дүрсэлж гэрэл сүтрийн төгс ялгарлыг гүйцэтгэдэг байжээ. 20 дугаар зуунд дэлхийд дахинаа түүний арга барил дахин судлагдж эхэлсэн байна. Уг арга барил нь Итали цаашлаад дэлхийд дахин түгэн дэлгэрч Каравагист хэмээн нэрлэгддэг зураачдын нэгэн үе дүрэн гарч байсан түүхтэй юм. Эмэгтэй хүнийг дүрслэн зурсан түүний анхны бүтээл болох Магдиланы намынчлал зургийг сэргээн засварласан их хуваар нь Италийн элчин сайдын яам Чингис хааны музейтэй хамтран Монголд анх удаа олон нийтийн хүртээл болгон төлөвлөлөө. Итали Монгол бол төв соёлын асар их өвөл өмчлөлтэй улсууд. Энэ ч утгаараа хоёр улсын хувьд соёлын солилцоо гэдэг маш чухал байр суурь эзэлдэг. Соёл гэдэг нь өөрөө хоёр талыг холбогч чухал гүүр, хүмүүсийн хооронд нь холбодог хамгийн хүчрхэг хэрэгсэл юм. Тийм ч учраас Караважогийн уран зургийг анх удаага Чингис хаан музейд авчирч монголчуудаа танилцуулж байгаадаа туйлын баяртай байна. Энэ үйл явдал Монголын залуу үеийнхэнд төдийгүй Ахмад үеийнхэнд ч урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь Караважо бол барокко урсгалыг эхлүүлж урлагийн түүхэнд хувьсгал хийсэн уран бүтээлч юм. Because Caravaggio was a revolutionary painter, let's say that he started the Baroque movement. Энэхүү тусгай үзэсгэлэнгийн танхим бүхэлдээ сэргээн засварлалтын үеийн зургуудаас бүрдсэн бөгөөд гол хэсэгт бүтээлийг их хувийг байрлуулжээ. Хүрэлцэн ирсэн зочдод зориулан Италийн шилдэг сэргээн засварлагчдын нэг Чинция Паскуалегийн тус бүтээл дээр ажиллаж буй үйл явцыг харуулсан богино хэмжээний бичлэг болон Караважогийн тухай баримтат киног албан ёсны хэрэгтэйгээр төлөвлөсөн байна. Mi hanno ordinato di pentirmi. Ma io non so di che pentirmi. E non voglio pentirmi. La chiesa non è pronta. Үзэсгэлэнгийн гол бүтээл болох Магдалийн Мариагийн дүр нь дуусашгүй гим нүглээ намынчлан өршөөл олох гэсэн цөхрөлтгүй орлогоор дүрслэгджээ. Бараа өнгийн дэвсгэр дээр цагаан даашинз улаан нөмрөг өмсөн Магдиланыг цайвар өнгийн арьстайгаар дүрсэлсэн нь гэрэл сүдрийн гайхалтай ялгарлыг харуулахаас гадна цамцны хуниасууд нь нэрт зураачийг ноорог ашиглахгүйгээр ганцхан таталтаар зурсныг нотолдог байна. Хацрыг нь даган орсож буй нулимс шүд болон чихний нарийн тооцоосон гэрлийн тусгалууд бүтээлд дод дүрслэгджээ. Бүсгүй гараараа гавлын яс тулсан байгаа нь нүгэлт амьдралаасаа салж илтгэн харуулсан байна. Караважогийн уг бүтээл алдагдан янз бүрийн хуулбаруудад тархаж байсан ч тус бүтээлийн зотон даавны ард талд байрлах Киая дахь Караважогийн хажуулдан сууж буй Магдилана зургийг Ромын кардинал Боргезигийн ачиг бодож хадгалуулав гэх энэхүү бичээс нь их хувилбар мөн болохыг илтгэнэ.